өвгөн ах минь. Хүсхэл юу вэ? Явдал очир юу? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэллээ. Хатан дээд загас минь. Хайрлаж намайг өршөө. Алтан загаснаас юм авч чадсангүй гэж манай эмгэн намайг маш ихээр зэмлэж шин твшэрхтэй гэж үг хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гин. Алтан загас хэлв. Ачид буурал өвгөн минь. Зарж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Ирэх тэнгэрт итгэж гэртээ хараа өвгөн минь. Эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдно. Өвгөн гэртээ нэртэл өнөөх загасны өгсөн өнгөтэй сайхан твш өмнө нь хэвтэж харагдана. Эмгэн дэрэгдэн зогсоод элдвэр хараахан дуулдна гин. Эргүүчнийг амтын чи энэ твшийг гуйсан уу? Твшээр юу хийх вэ? Дэмий юмыг авчичи. Бас буцаад яв. Байшингуугаад ир. Өвгөн гэдрэг буцаж өнөөх дадайдаан ирв. Дадайн ус нэлээд давлгаалн салгилж байна. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгөнөөс ингэж асууж гин. Хүндэт өвгөн ах минь. Хүрээд ирвөө бас. Явдал очир юу? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэллээ. Хатан дээд загас минь. Хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амруулахгүй хөөж туугаад болохгүй. Бадаа хэрүүлж эмгэнд байшин хэрэгтэй юм гинэ. Ачит буурал өвгөн минь. Зарж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Ирэх тэнгэрт итгэж гэртээ хараа өвгөн минь. Эвдэрх юм уу гэр чинь шин байшингаар солигдно. Өвгөн тэндээс буцаж гэртээ эргэж ирвэл өнөөх мөө гэр нь оргүй болсон байлаа. Гэр байсан газарт нь гэрэл орох цонхтой, сарц модон хаалгатай цагаан байшин харагдаж байна. Эмгэн цонхны дэргэд эрхэмсэг янзаар суугаад хамаг мөөгээр харааж загнаж байна. Хэрэггүй тэнэг амтэн чи энэ байшин гуйсан уу? Загсан буцаад оч. Дэгдэшгүйгээ гэр. Ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Хат ядгуураа цолж тайж болохыг хүснэ. Хар тариачнаа байж ноён болохыг хүснэ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх дадайдаан ирлээ. Дадайн ус ихээр давлгаалж салгилж байлаа. Алтан загсыг дуудсанд өмнө нь хурч ирээд өвгөнөөс ингэж асууж гин. Хүндэт өвгөн ах минь. Хүрээд ирвөө бас. Явдал очир юу? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэллээ. Хатан дээд загас минь. Хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж ур загнаснаас илүү улам ихээр харааж хөгшин намайг амруулахгүй хөөж туугаад болдог бай. Ноос эрдэг эмгэн маань ноён болох санаатай гин. Тариачин язгууран сольж тайж болох хүсэлтэй гин. Ачид буурал өвгөн минь. Зарж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Ирэх тэнгэрийн өршөөлөөр эмгэн чинь хатан болно. Өвгөнийг буцаад иртэл өндөр сайхан байшин, өргөө сайхан ордон өмнө харагдаж байна. Энэ сайхан ордонд эмгэн нь морилж суугаад эрхэм булган дээлтэй, ирээн хоргой малгайтай, эрдэн сувдаар чимгэлсэн ихнэр болоод